За хай өнөөдөр бүгдээ Day in My Life буюу миний бүтэн нэг өдрийн амьдрал хэрхэн яаж өнгөрөхийг бүгдээ харцгаая. Эхлээд би тосоо гоё нилаад түрхээд шавардаад өгж байна. Энэ тосоо маш сайн шавардах хэрэгтэй. Тэгжиж гоё ястай болно шүү. За тэгэнгүүтээ үсээ самнаад ингээд үсний ариун цэврээ бас сахих хэрэгтэй. Тэгэнгүүтээ үсээ боох бас хэрэгтэй. Тэг крем пудрээ тавиад тэгжиж хөрхөн болно шүү дээ. Тэгээд парлоноороо нөгөө саяны кремээ тараагаад өгөх хэрэгтэй. Тэнгүүтээ нүдний тэнээ тавиад хөрхөн болно. Тэгэхээр нүдээ бол маш чухалчилж сайн бодох хэрэгтэй л дээ бас. Тэгээд нүдээ сайн бодож хөрхөн харагдана. Бас дахиад энийг дахиад шавардаад өгөх хэрэгтэй. Тэнгүүтээ би ингээд өглөөний цайгаа уусан байгаа. Тэнгүүтээ хувцас солиод хувцаа өмсөөд ингээд цүнхээ бэлдээд одоо гарах гэж байна. За бүгд одоо хамт гарцгаая. Манай йог руу очицгоё. Ажил руугаа явцгаая. Өглөө маш эрт болсон учраас дөнгөж нар гарч байна. За одоо бид нар би йог руугаа алхасаар. За йог дээр хүрээд ирлээ. Шатаараа өгсөөд. За йог дээр ороод ирсэн байна. Тэгээд одоо хувцас солих хэрэгтэй. Окей. Ямар хөөрх юм бэ би. За манай хичээл маань одоо ингээд тарчлаа. Одоо гэрлүүгээ харцгаая бүгдээ. Гэтэ тарахын өмнө хэдэн дасгал хийх хэрэгтэй. Бас ингээ йогийнхоо талаар ингээ яаж юу хийж үгээ те. Дасгал хийсэн чинь нэг жоохон болооч байгаа юм шиг болохгүй уудаж байгаа юм шиг сайн дасгал хийгээл яваад. За одоо бүгд гэрлүүгээ харцгаая. Гэрлүүгээ хараад одоо гутлаа талиад орж байна. Гутлаа заавал зэрэгцүүлж гоё тавих хэрэгтэй шүү. Окей. За энэ манай хөрхөн цэцэг байна. Одоо энэ миний өрөө байна. За би хувцас соличлоо. За одоо хоол хийн бүгдээрээ. Одоо хоол хийхгүй бол өлбөрч өгөхөд. Хоол хийх хажуугаар бас хийсэг алцгансан юм аа бас. За одоо хоолоо яаж хийх вэ гэхээр өнөөдөр би будаатай гоё тийм хуурга хий гэж бодож байна. Будаатай хоол хийн. Тэгэхийн өмнө эхлээд би гоё өрөмтэй талах идмээр байгаа учраас гоё цайгаа уучаад тэгээ хоолоо хий гэж бодлоо. За энэ бол манай өрөм. Тэгээ усаа хийгээд тэгээ устайгаа хамт өрөм талхтайгаа хамт идэнэ. Ер нь ийм өглөөний цай маш эрүүл байх хэрэгтэй. Эрүүлэлтэй. Тэнгүүтээ өрөм дээрээ талхаа хийгээд тэгээд идчихээн. Окей, усаа уулаа. За манай янз бүрийн хоол болж байна. За хэсэг алцганаатай заяа. Окей. Манай хоол бэлэн боллоо. За хоолныхаа хажуудаас ийм гоё ус юм уу юу юм мэдэхгүй нэг юм найруулаад уучих санаатай. За манай хоол маань өстэй янз бүрийн хоол болжээ. Будаа нэ. Тэгээ йог дээр их ажилласан учраас маш их хөлсдөг. Тийм учраас би өсөөд бас хоол идээд бас ам цангаад нөгөө нэг гачи юмнасаа ууж ийн. Гэтэ нэрүүл гэсэн л дээ. Яах. За тэгээ хоолоо ицээрл маш их өлсөн бололтой л доо би. Тэг маш өлсөн шүү. Нэр бүр маш их. За тэгээд хоол идэхээ хажууд алцгана те. Одоо яахаач мэдэхгүй хоолоо ингээл үдээл. Ер нь энэ амьдрал дээр хамгийн чухал зүйл идэх гэж байгаа. Идчихэж хүү амьд гарна, эрүүл гарна те. Тэр таргалах яах вэ? Идчихэл байвал болоо штэ. Тийм биз дээ. Та нар ч гэсэн маш сайн идээрээ. За тэгээ удахгүй манай хөөрхөн дүү ирэх учраас би хоолыг бэлдэж өгч байна. За хоол идсийн дараа ингээд ном уншдаг байгаа. Би йогийн тухай ийм гоё ном. За энэ бас тэгээд нэг ингээд ийм бас нэг номнууд уншаал. Тэгээд ийм нэг ном надад байгаа их гоё ном л доо. Энэ бас гоё ном, их гайхамшигтай бас хөөрхөн номоо. Бас амар гоё. Энэ бас нэг миний хайртай номнуудын нэг л дээ. Их хөөрхөн жижиг авсаархантай. За тэгээд энийг эхлээд уншсан болчих гээд камерын өмнө унших гээд за нэг уншлаа. За одоо орой болж миний явах цаг болжээ ажил руугаа. Одоо йог руугаа явахгүй бол манай шавнар маань намайг хүлээж байгаа. За одоо би ингээд гэрээсээ гарцсан явж байна. Ингээд орой болох ч байгаа учраас нар ингээд жаргах гээл байж ин одоо ингээд гуцаа тавираад явж гин да. За йогийнхаа хөдөлөө ингээд шатаар нь явж байна. Одоо манай йогийн энэ цонхоо ингээд нээлттэй өргөцсөн байж тээ өрхий хаадаг байж. За энэ манай йогийн хаалга. За ингээ йогийнхаа өрөөнд дотор ороод ирлээ. Их сайхан гоё руу байна. Гэтэ одоо энэ сурагчид маань ирэхээс өмнө би ингээд його цэвэрлэх ёстой. За жоохон эрт түрээд ирчихжээ хөрх.
За одоо бүгдээ ингээд би йога цэвэрлэнэ. За тэгээд нэг хэсэг алцганаатах юм. Манай энэ толь амар том. Тэгээд толинтой харж явах алцганах бас хаяада алцгандаг юм аа. Алцганахгүй. За йога ингээд цэвэрлээ дуусчихлаа. Ингээд их сайхан цэвэрлсэн. Гадаа ийм юм болж байна. Сая бороо орж ирсэн одоо бороо зогсчихсон байна. Одоо нар жаргах гээл байх шиг байна. Тэгээд нэг жоох бас алцганаад их алцгандаг хүнээ би. За одоо ингээд йогийнх маань ирэхээс өмнө би жоохон ингээд өөрийгөө үс царай мараагаа янзлаад үс мүсээ боох хэрэгтэй. Үс бол их чухал зүйл л да. Үсээ сайн байнга саманж гэж боож явах ёстой. Би нэр ямар гоё үстэй бэ? Хөөх. Вау. За тэгээ хавчаараа зүгээтгэх бүгдэрээ. За би нэг ийм гоё одны хавчаартай болчоод байгаа. Эндээсээ салахгүй байг зүүж байгаа нэрээ. Үнэхээр гоё хавчаар. За одоо ингээ манай йогийнхаа маань хүрээд ирц одоо орой болцсон ингээ йога хийж байна. Ер нь йога хийж дуусчаад ингэж унтаж амардаг байгаа. За ингээд йогийнхаа маань тарсны дараа би ингээд йогд ганцаараа үлдээд бясалгалаа хийж байна. Бясалгал хийх ер нь маш сайн шүү хүмүүсээ. Бясалгал хийж байгаарэ. Маш сайн. Би ер нь өдрө болгон бясалгал хийж чадахгүй ч ядаж 7 хоногт 2-3 удаа бясалгал хийх хэрэгтэй гэж би бодоод 2-3 удаа бясалгал хийдэг. За одоо харанхуй шөнө ингээ гэртээ арихгаа явж байна. За ингээ манай влог маань дууслаа. Баярлаа. Баяртай. Бас subscribe дараарай. Миний хөөрхөн хонгорууд минь. За баяртай.